Сайн байна уу? Оршин шигнээ эхлэж байна. За өмнөх подкастн дээр хөгшин сүнс гэж юу вэ гэд тиймэрхүү нэг жоохон мэдээлэл оруулсан шүү дээ. Тэгээд тэрэн дээрээсээ санаа аваад гэх юм уу? Онгод ороод гэх юм уу? Хөгшин сүнсний талаар ер нь хүмүүс маш их сонирхдаг учраас энэ талаар өнөөдөр ярихаар шийдсэн байгаа. Юуны өмнө сүнс гэдэг зүйл байдаг. Түүний оршихуйг нь хүлээн зөвшөөрч байж бид нар сүнсний ертөнцийг өөрийнхөө сүнсийг танин мэдэх учиртай байдаг. За сүнс гэж юу вэ гэвэл хамгийн товч өөрийнхөө ойлголтыг базаад хэлэх юм бол ам болоод ухамсарыг агуулсан эрчим хэн буюу энергийн бөөгнөрлөө гэж хэлнэ. За сүнс бол өөрөө мөнхийн оршихуй. Мөнхийн гэдэг нь яг сүнсний орших цаг хугацааг нь хэмжих боломжгүй гэсэн үг. За өнөөдрийн шинжлэх ухаанаар жишээлбэл ертөнцтэй хэдэн тэрбум жилийн өмнө үүссэн 20 хэдэн тэрбум жил гэх мэт юм барагцаагаар тоонууд гаргасан байгаа боловч энэ нь өөрөө бүхий сансар орчлоо огторгой ертөнцийн насжилтын хувьд бол бүр юм элсний ширхэг шиг юм өчүүхэн цаг хугацаа юм аа гэж ойлгож байна. Тэгэхээр сүнс гэдэг зүйл нь өөрөө яг юу вэ гэхээр энерги байна гэж хэдүүлээ түрүү ярьлаа шүү дээ. Энэ эрчим хэм угаасаа бүх зүйл энерги эрчим хэм. Зүгээр л өөр төлөв байдал, өөр дүрсэнд, өөр орон зайд оршдог. Энерги гэдэг зүйлийн өөрийнх нь тэр оршин байгаа зүй тогтол амин чанар нь өөрөө юу вэ гэвэл мөнхийн хөдөлгөөн. Ерөөсөө хөдөлгөөнд оршиж идэг. Хөдөлгөөнд оршиж байгаа зүйл нь хөгжил гэдэг зүйлийг бий болгоно. Хөгжил буюу хувьсэл, хувиралт, өөрчлөлт, тэлэлт. Тэгэхээр сүнс өөрөө энэ ам ба ухамсар гэдэг зүйлийг агуулж байгаа бод галынхаа хувьд хөгжих зүй тогтол нь өөрөө сүнсний амин чанар гэж ойлгож байна. За энэ орчлын ертөнцид тоолж баршгүй хязгааргүй олон амьдралууд оршдог. Тэгээд ихэнх нь бид нар шиг ийм физик, матери төлбөр биш гэсэн үг. Энерги төлбөр, эрчим хэм төлбөр оршдог. Эндээс сүнс анх яаж хаанаас үүссэн бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За яг зөвхөн өнөөдөр өөрсдийнхөө хувьд те хүн төрөлхтний хувьд хүний сүнсэнд ирэл жишээ аваад явъя. Хүмүүсийн сүнсийг бид нарыг бүтээсэн маш өндөр соёл иргэмшилтэй маш өндөр ухамсарын хөгжилтэй бод галууд бидрийг бүтээсэн. Яах гэж бүтээсэн бэ гэж юу? Яагаад гэвэл тэр өндөр ухамсарт соёл иргэншлүүдийн хувьд тэдний хөгжих арга зам нь өөрөө бүтээл.
Тэгэхээр бидний орчлон ертөнцийн даяар байгаа хязгааргүй олон бүтээлүүдийн нэг хэлбэр нь гэсэн үг. Сүнс бүтээгдснийхаа дараа хамгийн түрүүнд амьдрах чадвар суралцах хэрэгтэй байдаг. Өөрөө хоолоо олоод идэх, за мөн гаднаас ирэх янз бүрийн аюул ослоос, эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвар суралцах. Амьтны зүүн гэж ойлгож болно. За ингээд амьд үлдэхтэй холбоотой бүх төрлийн чадваруудыг суралцсан сүнс нь оюун ухаан ухамсар гэдэг зүйлтэй болж эхэлнэ. Ингээд оюун ухаан ухамсартай болоод хөгжөөд явж байгаад за дахиад дараагийн левел буюу түвшин дээр очихоор аливаа нэгэн бүтээлийг бий болгох чадвар суралцах хугацаа нэрдэг. За энэ байдлаараа ингээд хязгааргүй түвшнүүдийг дамжиж сүнс хөгжсөөр байгаад бүр юм хязгааргүй одоо бүтээгчийн мөн чанартай өндөр ухамсарын бодгал болдог байхan л дээ. Хүмүүс бидний хувьд хөгшин сүнс гэдэг нь энэ ерөөсөө энэ махан биений энэ амьдралын насжилтыг огт яриаггүй. Таны хүүхэд танаас бүр хэдэн 10 дахин хөгшин сүнс байж болно. Бид нар зүгээр л энэ удаагийн энэ махан биенийхаа 50 настай, 60 настай, 20 настай гэдгээр сүнснийхаа насыг хэмжинэ гэдэг нь өөрөө тэнэглэл барагтай. Энэ боломжгүй. Ерөөсөө сэрэлтийн процесс хэнд явагдаад байгаа вэ гэвэл хөгшин сүнснүүдэд шүү дээ. Яагаад гэвэл та энэ дэлхийгээс суралцах зүйл чинь дүүрчихсэн. Таны эндээс явах цаг хугацаа нь маш төгсөө. Тэгэхээр сэрэлт гэж юу вэ гэвэл хүний төрлөө дуусгах одоо энэ дэлхийн амьдрал матриксаас гитлэх арга замаа хайх, түүнийг олох үйл явц гэж дахиад нэг өнцгөр сэрэлтийг тайлбарлаж болно. Одоо хэдүүлээ хөгшин сүнснүүдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хөгшин сүнснүүд ямар зан арын шинтэй байдаг вэ гэдэг үндсэн 9 шинжийг олж мэдцгээе. За хамгийн нэгдүгээрт нь ганцаардалд дуртай. Бидний дотоодод тий өөрөө өөртөөгөө байх хэрэгцээ маш өндөр байгаад идэв шүү дээ зарим хүмүүсийн хувьд. Хүмүүстэй ингээд хамт тий найс нөхөдтэйгээ дотны хүмүүстэйгээ байгаа хэрнээ ёо хурдхан шиг энэ үйл ажиллагаа дуусахаар гэртээ харж ганцаараа сайхан амрах юмсан, дуртай зүйлээ хийх юмсан, гэртээ харж өөрийнхөө орон зайдаа очиж тухлах юмсан да. Тийм бодол толгой дотор нь эргэлдээд идэх тий. За дээрэс нь ганцаараа кино театрт киногоо үзчихдэг, ганцаараа хоолоо идчихдэг, ганцаараа дэлгүүрээ эсчихдэг. Одоо хин нэгнээс амьдралынхаа чухал шийдвэрүүдийг ингэхүү тэгхүү гэж зөвлөлдөхгүйгээр өөрөө биедан шийдвэр гаргадаг. Таны аз жаргал, таны оршихуй, таны ертөнд бусдаас хамааралгүй гэсэн үг. Тэгэхээр ганцаардна гэдэг нь тийм орол ингээл надад хин нэг намайг ойлгох хүн хэрэгтэй байна, намайг хайрлах хүн хэрэгтэй байна гэдэг юм хайр гуйж байгаа тийм бусдаас халамж гуйж байгаа төрлийн ганцаардал ерөөсөө биш байх нь шүү дээ. Энэ бол ганцаараа байхдаа маш тав тухтай байж чаддаг энэ төрлийн мэдрэмжийг хэлж байгаа гэсэн үг. За хоёрдугаарт нь хідэн настайгаас үл хамааран маш ухаалаг хэрсүү байдаг. Одоо ялангуяа энэ сүүлийн үеийн хүүхдүүд 2010 оноос хойш ялангуяа төрсэн хүүхдүүд бол шал өөр шүү дээ биднээс тий. Бүр нэг юм өөр орон зай, өөр оршуугаас ирчихсэн юм шиг. Ярьж байгаа, хэлж байгаа, бодож байгаа, сэтгэж байгаа юмыг тэр өөр өнцгөөс харж байгаа, том зургаар харж байгаа гэх мэт нь тис өөр. Тэгэхээр 2010 оноос хойш угаасаа энэ индиго солонгон хүүхдүүд буюу хөгшин одоо юм сүнснүүд хүний төрлийг аваад шинэ эрен шилжилтийн мөчлөгт өөрөө өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж хүн төрлөختөнд өөрсдийнхөө тусыг үзүүлэхээр зорж ирсэн сүнснүүдээ гэж ойлгож болно. Өнөөдрийн бидний хүний амьдралын насаар 60 настай хүн болох нь ухаалаг бишээ. Тэ 20 настай залуу болгоно тэнэг бишээ. Энэ сүнсний нас, махан биений нас гэдэг шал өөр байдаг. Бүр одоо нарийн сонирхолтой зүйл ярих юм бол хүн болгоны дотоод ертөнцийн цаг хугацаа нь өөр явдаг. Яагаад зарим хүмүүс 40 настай ирнэ 20 настай юм шиг харагдаад байгаа. Яагаад зарим хүмүүс 25 таа ирнэ 38 таа юм шиг харагдаад байгаа. Тэр хүний өөрийнхөө дотоод ертөнцийн цаг хугацаа гадаад цаг хугацаанаас өөр, бусад хүмүүсийнхаас өөрөөр явж байгаа гэдгийн хамгийн том илэрлэл нь бол энэ. За дээрэс нь худал хуурмаг зүйлсийг үл дэвчгчд байдаг. Ерөөсөө юм худал зүйл цаанаасаа ясны дургу хүчтэй нь хүчхүүгээ дээрлэх гэдэг ч юм уу ийм зүйлсийг ингээд ерөөсөө үзэж чаддаггүй. 3 дахь шинж тэмдэг маш их эмпат буюу ийм мэдрэмтгий хүмүүс байдаг хөгшин сүнснүүд. Ямар нэгэн аливаа нэгэн орчинд очлоо гэхэд тэр орчинд байгаа сүрэг давтамж, доод энерги, эсвэл сайн энерги гэдэг ч юм уу тэрийг мэдрээд идэг. Хин нэг үнтэй уулзлаа гэхэд за энэ нэг жоохон юм онцгүй хүн байгаад байна да. Энэ үнтэй ер нь дахиж уулзмааргүй юм байна да гэд. Тэр хүнийг огт мэдэхгүй танихгүй ажиж мэдрээд идэг. Зөнгөөрөө мэдээд идэг. За дээрэс нь бусдын одоо амьдралын хүнд хэцүү бэрх түүхийг, тууллыг сонсох юм бол маш их хайрлаж, өрөвдөж, нулимс туслуулж тий яг л тэр мэдрэмжүүдийг нь өөрөө мэдэрч байгаа юм шигээр хүнийг өрөвдөж хайрладаг юм авгаа их юм зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг. Кино үзэн гот уйлал тий бүр нөгөө киноныхаа дүрүүдийг өрөвдөөл, дайсны талыг нь үзэн ядаад маш мэдрэмтгий
аливаа энергийн орчинд хурдцтайгаар хувирч өөрчлөгддөг төрлийн хүмүүс. Тэгээд ихэнх эмпат хүмүүсийг хараад хахад энэ хүмүүс байгальд маш их хайртай, чин сэтгэлээсээ хайртай байдаг. Орчин тойрон байгаль ээжийг бүхэлд нь энэ оршихуйдын оршин байгааг нь хүндэтгэж хайрладаг. Тэдний орон зайг нь хохирохгүй, гэмтээхгүй байхыг цаанаасаа хүсэмжилдэг. Байгальтайгаа шууд харилцаа үүсгэж байгалаас маш их энэ эрчим хим энерги авдаг. Ер нь бол биднэрт чинь 3 үндсэн бие байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь махан бие, хоёрдугаарт нь оюун бие, гуравдугаарт нь сүнсэн бие гэдэг. Тэгээ энэ болгон бүгдээрээ өөр өөр хоолтой. Бидний одоо энэ идээд уугаад байгаа тийм энэ хоол хүнс ундааны зүйл маань махан биений хооллохгүй юу. Тэнгуут оюун буюу ухамсарын хоол гэж өөр, сүнсэн биеийн хоол гэж бас өөр байдаг. Эмпат хүмүүс маань цаанаасаа сүнсэн биеэ хооллохын тулд байгальтай маш ойр байдаг, ууланд их гардаг, өглөө мандах нарыг, жаргах нарыг ч юм уу хайрлан биширч хардаг. Энэ сүнснийхаа эрчим хэмийг өөрийн мэдлгүй цаанаасаа ингэж нөхөөд идэг хүмүүс байдаг. Дөрөвдүгээр шинж тэмдэг нь маш их зүйлсийг эргэцүүлэн боддог хүмүүс. Асар их юм гүн бодолтой. За зүгээр нэгтээ өнөөдөр хоолунд яг маргааш хүүхдийн ажил сургууль гэдэг ч юм уу те ийм нэг амьдралын агар шахар зүйлсийг боддог ийм эргэцүүлэл бодлыг бол хэлээгүй. Би яагаад оршдог юм бэ? Би яагаад төрсөн юм бэ? Энэ орчлон ертөнц ямар учир шалтгаантай юм бэ? Гол ус гэдэг ч юм уу те лус савдаг гэж хийн, харь арийхан гэж хийн. Миний өвгдээс ямар хүмүүс байсан болоо? Хамт ажилладаг хүмүүс маань юу мэдэрдэг бол энэний маань амьдрал ямар байдаг вэ гэдэг ч юм уу. Ийм өргөн цар хүрээний учир шалтгааны бодлууд за мөн ажиглахын ухаан буюу яагаад гэдэг асуултын дагуух бодлууд тунгаалтууд байнга одоо тархинд нь эргэлдэж байдаг төрлийн хүмүүсээ. 5 дахь шинж тэмдэг нь танихгүй хүмүүс танаас зөвлөгөө мэдээлэл тусламж авах хүсэлтэй байгаад байдаг. Бүр ингээд за таньдаг хүмүүс бол өөр хэрэг штий те ирээд мэдээч хэрэг хүн бид нар чинь сүргийн амьтан учраас өөрийнхөө мэдрэмжээ аз жаргалаа зовлонгоо бие биедээ бид нар хуваалцах нь одоо хэвэн үзэгдэл. Гэтэл ерөөсөө ингээд танихгүй хүмүүс ирээд танд амьдралаа яриад зовлонгоо яриад тэгээ тантай ярилцсан чинь үнэхээр сайхан болчлоо намайг сонсож өгсөнд баярлалаа гэд ингээ яваад идэх тий. Энэ хүмүүсийн сүнсэн цаанаасаа энэ хүн надад хань болж чадна, энэ хүн надад тусалж чадна гэдгийг сүнсэн таниад танилуу татагдаад идэг гэсэн үг. Яагаад вэ гэвэл тэр хүний мэдэхгүй байгаа мэрэгэн ухаан таны дотор оршиж байгаа. Учир нь та чинь хөгшин сүнс шүү дээ тий. Асар олон амьдралын тулд туршлагатай. 6 дугаар шинж тэмдэг бол альва зүйлсийг том зургаар хардаг буюу маш алсын хараатай хүмүүс байдаг. За өнөөдөр жишээлбэл үр хүүхэдтэй би баахан чихэр чипс, жуус тий шоколад өгөөд байлаа гэхэд ирээдүйд миний хүүхдийн бие махбод ямар болж өсөх болоо гэд тий 10 жил 20 жилийн дараах одоогийн хийж байгаа үйлдэлийнхаа үр дүнг нь тооцоолж чаддаг. Өнөөдөр би хүүхдтэйгээ өмнөөс бүх асуудлыг шийдээд өглөө гэхэд миний хүүхэд насанд хүрээд ямар ч бие даах чадваргүй насаараа одоо эцэг эхийнхээ өрөөс зүгтсэн ийм хариуцлагагүй арчаагүй хүн болчих үе дээ гэдэг ч юм уу тий. Тэр цаана нь ямар эрсдэл, ямар сөрөг үр дагавар, эсвэл ямар эерэг үр дагавар үр дүн гарч болох вэ гэдгийг урьдчилан тооцоолох чадвартай. Угаасаа энэ сэтгэхгүй нь одоо оюун санаа тархин цаанаасаа ингээд автоматар тэгж ажиллаад иддэг хөгшин сүнснүүдийн хувьд. Тэгээд энэ алсын хараа аливаа зүйлийг том зургаар харах чадвар гэдэг нь бас л бүх салбарт илэрдэг л дээ тий. Жишээлбэл одоо энэ санхүүгийн мундаг ийм шинжээч хүмүүсийг бол би маш хөгшин сүнснүүд байна гэж боддог. Энд чинь бүхэл бүтэн дэлхийн хүн төрөлхтний одоо санхүүгийн тий хөгжил эдийн засаг хаашаа яаж ирэхгүй ирээдүйд юу болох уу гэдгийг одоо прогноз хийгээд урьдчилж мэдээд нь шүү дээ. За мөн авгаа их зөнчид байдаг. Ванга, Нострадамус, Питер Дюно гэдэг ч юм. Эдгээр бол бүр асар хөгшин сүнснүүд болж таарад байгаа. Ер нь миний яг бодлоор энэ алсыг харах чадвар альва зүйлийн үлдэж байгаа зүйлийнхаа үр дүнг урьдчилан тооцоолох чадварт бол ерөөсөө энэ сүнсний хөгшин залуу малуу хамаагүй. Энэ угаасаа хүн гэдэг оюун ухамсарт бодгалын заавал суралцах ёстой оюун санааны чадамж чадвар юм байна гэж ойлгодог. Тэгэхээр та ч гэсэндээ тий өнөөдрийнхөө хийж байгаа үйлдэл ирээдүйд таныг ямар үр дүнд хүргэх вэ гэдгээ амьдралаа нэг тугаагаад бодоод үзээрэй. 7 дугаарт нь гэвэл өөрийгөө өөрийн дотоод хүнээ маш юм хөгшин хүн шиг мэдэрдэг. Уул нь харахад тий хүний насаар нөгөө залуу хүн байгаад идэг. Гэхдээ нэг юм хөгшин хүн амьдраад байгаа юм шиг. Би болохоор бүр жоохон байхасаа л өөрийгөө би нэг эмээч юм шиг, өвөөч юм шиг санагдаал. Тэгэл заримдаа эмээ өвөө нарыг харж нуруугаа үүрчин гэж яваал. Тэгэл таяг тулж тоглоол гэж ганц зууж тоглоол. Тэг яг нэг өвөө эмээнэр шиг айгүйх тоглодог байсан.
амьдралын энэ үйл явдлууд тий асар олон төрлийн үйл явдлууд тохиолдсон шүү дээ. Баяртай, жаргалтай, гонигтай гэдэг. Энэ бүхэнд яг сэтгэл хөдлөлт автахаасаа илүү дандаа миний ухаан төрүүлж ажиллаад байдаг байсан. Жишээлбэл яг ингээл манай аав өөд болоход би тэр үед жоохон байсан 10-11 настай байсан. Тэгэхэд манай гэрийнхэн бүгд ингээл ерөөсөө ингээд нулимсан далайтаа живж байгаа байхгүй. Юу ч ингээд эрүүл ухаанаар одоо юмсыг бодож юмсыг харах ингээд чадваргүй болж байгаа байхгүй. Манай ээж мэж бол бүр ингээд бүртээ баг ингээд хагас солиорлын байдалд ороод. Тэгэхэд би хэдий жоохон байсан ч гэсэн тэрэн донд ингээд ганцаараа одоо аавынхаа тэр ажил явдлын ажлуудыг айгүйх ингээд зохицуулж байснаа санаад идэв. Хүмүүст ингээд хоолунд хийгээл зөөгөл үйлчлэл тэгэл нөгөө буйны мөнгө гэл өгөнгөт нь тэднийг нь бүгднийг ингээл яг нэг багц болгож суглуулаад нэг юм хийдэг. Тэгэл нөгөө за гих мэтэр тий. За тэгэхээр өөрийгөө ингэж хөвшин шиг мэдрээд байна гэдэг нь та нөх амир хөвшрөөд байгаа юм биш тий. Энэ бол угаасаа таны сүнсний чинь төрөлхийн мэдрэмж юм аа. Энийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол маш том давуу тал. Бид нар хэдийгээр энэ амьдрал дээр нэг их удаан хугацаагаар нөгөө хал үзэж халуун чулуу долоогоогүй ч гэсэн бид юмсыг мэдэрдэг. Аливаа зүйлс хаашаа ирэх бол яаж хувирч өөрчлөгдөх бол гэдгийг зүгээр л мэдээд идэг. За энэ бол маш том өгөгдөл давуу тал чадвар юм шүү. За 8 дугаар шинж бол та маш сайхан сэтгэлтэй. Та маш нэгүүлсэнгүү, та маш өгөөмөр. Ерөөсөө ингээд тийм хүмүүс байдаг шүү дээ. Байгаагаа л ингээд юу олцсноо бусдтай л ингээд хуваалцъя гэдэг тий. Ямар сандаа нөгөө sharing is caring гэдэг үг өгдөө шүү дээ. Хайр бол хуваалцах юм а гэд. Тэрийг бүр ингээд эд эсээрээ сүнсээрээ мэдэрчихсэн хүмүүс байгаад байна л та. Хөвшин сүнстэй хүмүүс болвол тэгээ ямар нэгэн тийм аз жаргалтай сайн зүйл тохиолдоход тэрнийгаа ингэж бусдад хуваалцах. Ямар нэгэн зүйл одоо оллоо тийм мөнгө төгрөг эд баялагч юм уу хоол хүнс хувцас унар ололт амжилт юу гэдэг энийгаа ингэж бусдад одоо нөхцөл болцолгүйгээр хуваалцах маш их дуртай. Бүний оронд өөрийгөө маш их тавьж боддог. Өнөөдөртөө ингэж уурлаад аашлаад байгаа. Өнөөдөр ийм хэрцгий байгаа хүмүүс чааваас та энэ хүн ямар амьдрал үзэж туулсан болоод ийм болцсон юм бол доо гэж хүнийг хайрлаж өрөвдөжтэй инэрч боддог. Тэр нинж сэтгэл гэдэг зүйл нь төрөлхийн өндөр хүчлэлтэй. Ингээд бусдыг маш их хайрлаж инэрч бусдын оронд өөрийгөө тавьж боддог ийм дулаан халуун сэтгэлтэй учраас бусдад муу санаж чаддаггүй. Бусдад одоо уурлалаа ч гэсэн уураа ингээл удаан бариад төвчээд байж чаддаггүй. Бусдыг одоо зууж тий үзэн ядаж ингэж хорсч чаддаггүй. Ерөөсөө хин нэгнтэй муулцлаа гэхэд тий маргааш нь хэд мартцсан. Ой сайн өглөөний мэнд гэж явж идэг тий. Эсвэл бол хичнээн танд асар их хор охирол хүмүүс учруулсан байлаа ч гэсэн за тухайн үед үнээс өөр аргагүй байсан юм байлгүй дээ гэж ингэж юмыг наантай цаантайгаар боддог. Аливаа зүйлийг нэг л өнцгөөс биш хид хідэн буюу олон өнцгөр юм харах төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. За ингээд хамгийн сүүлийн буюу 9-р шинж тэмдэг нь эртний соёл иргэншлүүд за мөн хүн төрөлхтний бүх цаг үеийн тэр авгаа их ололтууд, эрдэмтэн, мэрэгд авгаа их өв соёлуудыг шимтэн сонирхогчд wisdom гэж ярьдаг. Тэ хүн төрөлхтний мэрэгэн ухааныг шүтэн бишрэгчд байдаг. Дээрэс нь бэлэг талын буюу далд ертөнцийн мэдлэг мэдээлэлд маш их сониучрахж судалдаг ийм төрлийн хүмүүс. Ерөөсөө хүүхэд байх наснаасаа бага балчир наснаасаа л одоо энэ далд ертөнцийн сүнслэг талын мэдлэг мэдээлэл рүү ингээд өөрийн ирэхгүй татагдаад идэг. Зурхай гэж юу юм, одоо орон гэж юу юм, өмнөх нас гэж байдаг, хойд нас гэж байдаг, бурхан гэж юу вэ, чөтгөр гэж юу вэ, там гэж үнэхээр байдаг уу? Хүмүүсээс гадна өөр оюун ухаанд амьдрал орчлын ертөнцид оршдог болов уу гэх мэт. Мөн үүнийгээ дагаад бид нэр 6 дахь мэдрэхүү гэж ярьдаг та. Далдын мэдрэхүйн хөгжлүүд нь төрөлхийн айгуу тийм өндөр хүмүүс байгаа гэдэг. Зүүн совин өндөртэй, мэдрэхүү өндөртэй, зүүд нойророо маш их юм одоо ирээдүйд болж болцсгүй ч юм уу тий. За эсвэл аюул ослын эрсдэл, завшаан, сайхан үйл явдлууд юу гэдэг тэр болгоны мэдээллийг өөртөө урьдчилж хүлээж аваад байдаг. Ийм төрлийн хүмүүс. За тэгээд ерөнхийдөө товч бөгөөд тодорхой ярьсан гэж итгэж байна. Хөгшин сүнстэй хүмүүсээ тий хөгшчүүлээ манайхаа. Хэрвээ та бүхэн маань сэрж яваа бол хэрвээ таны сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт ихсэн бол баяр хүргэе гэж хэлмээр байна. Бидний одоо энэ дэлхий дээр хийх гэсэн зүйлийг хийгээд, үлдээх гэсэн өвөө үлдээгээд, бүтээх гэсэн бүтээлээ бүтээгээд одоо явах цаг маань ирсэн байна. Тун ойрхон ирсэн байна. Хүн төрөлхтөн бид нар эрен шилжиж байна.
Тэгээд та өөрийгөө хүүхэд наснасаа бага байхасаа бусдаас өөр гэж мэдэрдэг байсан бол та гаж солиотой хүн юусоо биш ээ. Зүгээр л нөгөө мастэй дийлэн хүмүүс ойлгохгүй байгаа өөрсдөөс нь өөр байгаа зүйлийг л угаасаа юу ч байсан тий гой сайхан муухайч байсан галзуу солиотой гаж гэж ингэж нэрлдэг юм ялгарлан гадуурхдаг юм үзэлтэй юм билээ л. Угаасаа энэ тархин өөрөөсөө өөр зүйлийг ингэж үл хүлээн зөвшөөрөх байдлаар анханасаа програмчлагдаж бүтээгдсэн юм билээ хүний тархи чинь. Тэгэхээр бусад хүмүүсийн үгэнд автаад тий бусад хүмүүсийн үгээр өөрөө өөрийгөө хинбэ гэдгийг тодорхойлуулахыг та зөвшөөрөх хэрэггүй. Хинч бидний хэн байхыг тодорхойлдоггүй. Өнөөдөр өөрийгөө ч олоогүй хүн таны талаар ямар нэгэн бодол бодож байгаа тэр тэнмэл бодол нь яхаараа та болж таардсан юм бэ? Үгүй. Та бол ерөөсөө бусдын бодож байгаа бодол биш. Өөрөө өөрийнхөө дотоод дуудлагандаа зөв мэдрэмжтэй үнэнч байгаарай. Тэгээд битгий бууж өгөөрэй. Дэлхийн амьдрал бол угаасаа хүнд хэцүү. Бид нар карма буюу үеийн үрийн систем ажилдаг. Энд хинч зовлонгүйгээр амьдрах боломжгүй. Бид нар ийм орон зай, ийм зам ёсны хуультай гариг дээр амьдардаг. Дэлхийн хэдийгээр маш хүнд хэцүү бэрхшээл зовлон туулалтай ч гэсэн дэлхийн үнэхээр гайхамшигтай газар. Энд бол ямар ч сүнстэй хаанаас ч олж авч чадахгүй авгаа их тийм эрдэм мэдлгүүдийг сүнсний хөгжлийг олж авдаг. Тэгээд дэлхийн ерөөсөө өөрийнх нь байгаа л юм билээ. Байгаа л юм тий. Зовлонтойгоо, жаргалтайгаа, хартайгаа, цагаантайгаа, сайнтайгаа, муутайгаа, чөтгөртойгоо, бурхантайгаа ингэж холилдож оршдог. Холимог хуурах шиг газар. Сүнснүүд яагаад угаасаа дэлхий дээр тий анханасаа ирдэг вэ? Энд төрөл авдаг вэ гэвэл асар богино хугацаанд маш их хөгжлийг олж авахын тулд, маш өндөр түвшинд хөгжихийн тулд. Диважин гэд бодоод үзэлтэй. За эсвэл бол бурхтууд оршдог ертөнцийн тий. Тэр ертөнцид чөтгөр орших болов? Үгүй шүү дээ. Үгүй. За тэгвэл бүр юм чөтгөрүүдийн тий орон зай байлаа гэж бодъё. Там, альпин тэрэн, бэрдүүд оршдог. Тэнд нэг бурхан орших болов? Үгүй шүү дээ. Тэр чөтгөрүүдэд алуулаад бариулаад дуусна үсттэй. Тэгэхээр дэлхийг яагаад холимог хуурах шиг гэж хэлээд байгаа гэвэл дэлхийгээс өөр одоо тэр өндөр байна уу, доод байна уу хамаагүй. Зүгээр энэ орон зайнуудад нэг л төрлийн сүнслэглүүд, нэг л төрлийн бодгалууд оршдог. Тэр бурхтын хэмжээстэд чөтгөр орших боломжгүй, чөтгөрүүдийн хэмжээстэд бурхан орших боломжгүй. Гэтэл дэлхий дээр нь штэ бүр бурхан чөтгөр байтугай заяа наа чи оддын хүүхдүүд, кристалл сүнснүүд, нарны дайчид, сарны ангаагчдтэй бүр ингээд хязгааргүй болон тоолж баршгүй юм олон төрлийн сүнснүүд ингэж хоорондоо холилдон оршиж бие биенээсээ суралцж бие биенийгаа хөгжих хөгжлийнх нь гүр шатн болж ингэж нэг нэгнээсээ харилцан хамааралтайгаар оршдог. За тэгээ дараагийн дугаар дээр би яг залуу сүнснүүд гэж хэн бэ талаар ярьж өгье гэж бодож байна. Дээрэс нь яагаад хүмүүс бид нар дэлхий дээр төрөхдөө юу ч санахаа болчдөг вэ? Өөрсдөө хэн гэдгийг мартдаг вэ? Бид нар ой санамжаа устгуулдаг уу? Эсвэл төр мартдаг уу гэх мэт сонирхолтой сэдвүүдээр дараагийн подкастыг хүргэе. За ингээд манай подкастын үрээ та засварвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. Түр баяртай.